11-р бүлэг. Хятад тангууд Сартул Багдад ба Оросыг эзэлсэн нь. Түүний хойно Чингис хаан хонин жилийн 1211 онд Хятад иргэнийг эзлэхээр морилов. Хар балгасыг авч чуулалт хаалганаас баруун тиш байгаа үнэгэн даваагаар давж Сүндэфүүг авч Зэв Хуйхнаг Баатар хоёрыг манлаа болгож илгээв. Цавчаалд очиж цавчаал давааны бэхлэлтийг хүрээд Зэв өгүүлрэн. Дайсныг өдөж бэхлэлтээс гаргаад байлдийгээд цэргээ ухруулв. Зэвийн цэрэг ухрахыг үзээд нэхэж байлдий гэж Хятадын цэргүүд уулыг бүрхэж хөндийг дүүр нэхэж Сүндэфүүгийн хошуу хөрмөгц Зэв гэдрэг эргэж довтлоод нэхэж ирсэн дайсны цэргийг сөнөөж дарав. Чингис хаан гол цэргээ авч дарцаагаар хурж ирээд Хятадыг хөөж хар Хятад зүрчид Жойны шилдэг Баатар цэргүүдийг дарж цавчаалыг хүртэл Хятадын цэргийг хяартал хятав. Цавчаалын хаалгыг Зэв эзэлж уулыг дав. Чингис хаан шар тэгт бов. Бээжин хотыг эзлэх ба бусад олон хот балгасыг эзлүүлэхээр цэрэг явуулав. Зэвийг Дунчаан хотыг эзлүүлэхээр илгээв. Зэв Дунчаан балгасанд хүрээд шууд эзэлж барахгүй буцаж 6 хоногийн газар яваад гинэт эргэж хөтөлгөө морьтой цэргийг шүн турш давхиулж Дунчааныг санамсаргүй байхад нь дайран эзэлжээ. Зэв Дунчаан хотыг авч харж ирээд Чингис хаанд нийлв. Жундуу хотыг бүслэн байлдаж явахад Алтан хааны их ноён Вангин Чансан Алтан хаанд дуртгаж хэлсэн нь: Тэнгэр газрын заяасан цаг, их суурин шилжих цагт хүрвүү. Монголчууд маш хүчтэй болж ирээд бидний эрэлхэх шилдэг хар Хятад зүрчид Жойны эрхэм цэргүүдийг бүрлгэн хятжээ. Бас итгэлтэй бат цавчаал бомтыг булаан авчээ. Одоо бид бас цэргүүдийг дайчлан мордуулж болох боловч тэд монголчуудад дахин дарагдвал өөрсдийн хот балгасанд бутран тарж дахин хуралдуулах аргагүй болохоос гадна бидэнд итгэхгүй болж урвж дайсагнахад хүрнэ. Алтан хаан сойрхол Монголын хаанд ийхэр илсэн найрамдий. Найрамдаад буцвал тэдний буцсан хойно жич өөр саналаа гаргаж зөвлөе. Монголын цэрэг агт энтэх газрын халуунд тис чадаж байна гин. Хаанд нь хүүхэн үгүй. Цэрэг дарга нарт нь алт мөнгө эд уурсыг гаргаж өгье. Энэ аргад орох эсхийг яаж мэдхв? Ингэж дуртхан хэлсэнд Алтан хаан Вангин Чансангийн энэ үгийг зөвшөөж энэ ёсоор гүйцэтгэгэж найрамдан Чингис хаанд гүн жохныг илгээж алт мөнгө уурс эд таваарыг жундуугаас гаргаж цэргийн хүмүүст даах хэрээр өгч Чингис хаанд тусгайлан Вангин Чансанг илч болгож илгээв. Тэдний илсэн дагаж найрамдий гэснийг Чингис хаан зөвшөөж олон хотыг эзлэхээр байлдаж байсан цэргүүдийг гэдрэг татаж ирүүлв. Вангин Чансан Можоо Фужоо нэрт хошуу хүртэл Чингис хааныг үдэж гаргаад хариу. Эд уурсыг манай цэргүүд өргөж даах үе цачиж хэв торгоор ачаагаа татаж яв. Тэндээс Чингис хаан хашин иргэнийг зорив. Хурж очвол хашин улсын бурхан дагаар орж баруун горчин болж хүчээ өгье гэж Чаага нэртэй охиноо Чингис хаанд авчирч өгөв. Бас бурхан өгүүлрэн. Чингис хааны нэр алдрыг сонсож айн биширч байв бид. Одоо сүлдэт бие чинь хурч ирсэнд сүрдэн их айж байна. Айн сүрдсэн манай тангууд бас баруун гарчин болж хүчээ өгье гэв. Хүчээ өгөхдөө бид байсан газартаа байр нутгалдаг. Шавар хоттой шавалдан суудаг. Тим хүмүүст бол хурдан аянд түргэн хөдөлж чадахгүй. Хурцтайнд даруй мордож амжихгүй. Хаан Чингис сойрхвол хамаг тангууд бас өндөр дэрсний нүмерт өсгсөн олон тимээгийн өргөл болгож туслая. Өөрийн гараар нэгсэн өрмөг бүс идэ бэлэг болгож өгье. Арга чадлаар сургасан анч шонхор шувуудын аль сайныг нь хүргэе гэж өчөв. Тэр хэлсэн үгэндээ хурж тангууд иргэнээс тимээ татварлаж тууж барагдахгүй олон тимээ авчирч өгөв. Чингис хаан энэ удаагийн явдалд Хятад улсын Алтан хааныг дагаар оруулж их эд агуурс аваад хашин улсын бурхныг илсүүлж олон тимээг ав. Тиймхүү Чингис хаан тэр хонин жил морилоод Хятад иргэний Ахутай нэртэй Алтан хааныг илсүүлж тангууд иргэний Илаху бурхныг илсүүлэн харж сайр хэрт буув. Бас түүний хойно Жэвган буюу Сүн улсын Жэв хаанд найрамдахаар илгээсэн жобхон тэргүүтэн олон элчийг Хятадын Алтан хаан алсан тул Чингис хаан нохой жилийн 1214 онд Хятадтай байлдахаар дахин мордов.
Бидэнтэй найрамдсан байдлаа Жэу гоон дэлгээсэн элчийг яагаад нөхчөөсөн бэлээ гэж байлтахаар мортоод Чингис хаан Дүнгуан бомтыг чиглэж зэвийг цавчаалын чигээр байлдуулав. Чингис хааныг Дүнгуан бомтыг эзлэхээр явуу гэж Алтан хаан мэдэж Илэ хада Хүвэгэйтүр 3-аар цэргээ захируулж бас нэмэлт хүч болгож улаан дэглэнг магнад явуулаад Дүнгуан бомтыг бэхэлж давааг бүү давуулах түнгэж Илэ хада Хүвэгэйтүр 3-ын цэргийг хурдлуулан илгээв. Чингис хаан Дүнгуан бомтыг хүрвэл Хятадын цэргүүд уулыг бүрхэж хүндийг бэлхэж байна. Чингис хаан Илэ хада Хүвэгэйтүр 3-тай байлдаж Илэ хада нарыг ухруулав. Толуу чивүү хүргэн 2 хөндлөнгөөс давталж улаан дэглэнг Няцаан дараад Илэ хараа нарын цэргийн хажуугаас цохиж Хятадыг зомгол болтол хядав. Хятадын цэргүүд хятагдан барагдав гэж Алтан хаан мэдэж жундуу балгаснаас зайлан дутааж Нанжин хотод очиж суув. Үлдсэн цэрэг нь өлсөж үхцгээсэн ба өөр зуураа алалцаж хүний махыг эдэлцжээ. Толуу чивүү хүргэн 2-ыг сайн байлдаг гэж Чингис хаан ихэд сайшаав. Чингис хаан Хээсивүүд буугаад дараа нь Жундуугийн шар хээрт бов. Зэв цавчаал бомтын хаалгыг эвдэж тэндээс цэрэг хөдөлгөж Чингис хаанд ирж нийлв. Алтан хаан Жундуугаас зайлахдаа Жундуу хотод хадаа нэртэй ноёныг Лүү Шоу гэдэг сайд болгож орхисон ажээ. Чингис хаан Жундуу балгасны алт мөнгө эд уурс юмыг тоолуулахаар өнгүүр буурч архай хасар Шихий хотог 3-ыг илгээв. Энэ 3-ыг очиход хадаа ноён өвтөж алттай хээтэй эд уурсыг барьж хот дотроос гарч уулзав. Хадаад Шихий хотог өгүүлрэн. Урдын Жундуу хот ба Жундуугийн эд юм Алтан хааных байв. Одоо Жундуу Чингис хааных болов. Чингис хааны эд уурсыг чи яагаад далдуур хулгаалan авчирч өгч вэ? Үүнийг би авахгүй гэж Шихий хотог ис ав. Өнгөөр буурч архай хасар 2 авав. Энэ 3 Жундуугийн юмыг тоолж ирв. Тэнд Чингис хаан өнгөөр архай Шихий хотог 3-аас хадаа юу өгөө гэж асуувал Шихий хотог өгүүлрэн. Алттай хээтэй уурсыг авчирч өгөв. Миний хэлсэн нь урд энэ Жундуу Алтан хааных байв. Одоо Чингис хааных болов. Хадаа чи Чингис хааны эд юмыг далдуур хулгайлж яахан өгнө гэж би ис авав. Өнгөөр архай 2 өгсний навлаа гэв. Тэгэхэд Чингис хаан өнгөөр архай 2-ыг маш буруу шан донготов. Шихий хотгийг чи их ёсыг сэтгэжээ гэж маш сайшаан сойрхож чи миний үзэгнүүд сонсох чих биш үү гэж зарлиг болов. Алтан хаан Нанжин орж өөрөө наримдыг гэж мөргөж тэнгэр нэрт хөвүүнээ 100 хүттэйгэр Чингис хаанд шадар цэрэг болтугай гэж илгээв. Чингис хаан тэдний найрамдыг эснийг зөвшөөрч буцъя гэж өөрөө цавчаал бомтыг дайран буцах гэж хасарт 100 гарын цэргийг захируулан далайн хөвөөгөр хижин явж Бэгэн гэдэг хойд нийслэлд буугаад тэр хотыг дагуулж тэрнээс цааш зөрчдийн Буханог дайран удаж хэрэг Буханоо байлдахыг сэтгэвэл байлдагтун. Элсэж орвол түүний хязгаарын хотуудыг дайран улаан наав мөрнийг огтлон одож товрын голыг өгсөж хинганы давааг давж их авраг ордонд нийлэн иртгвэ гэж илгээв. Хасартай зорчтой алчи толуун черби 3 ноёныг илгээлцэв. Хасар Бэгэн хотыг оруулж зөрчдийн Буханог дагаар оруулж мөрт тохиолдсон хотуудыг эзлээд товр голыг өгсөн давааг давж Чингисийн уул ордонд бууж ирэв. Түүний хойно Чингис хааны сартуул иргэнд явуулсан ухууна тэргүүтэн 100 элч алагдсанд Чингис хаан өгүүлрэн. Алтан аргамжаа сартуул иргэнээр таслуулаад зүгээр орхиж болох уу? Ухууна тэргүүтээ 100 элчийн өшлийг өшөж хислийг хэсж сартуул улстай байлдъя гэж мортоход Исүү хатан Чингис хаанд дуртхан үчсэн нь. Хаан өндөр давааг давж өргөн мөрнийг гитэлж урт аянд морилготой улс иргэнээ захирахыг уртл болгож сэтгэнэ. Төрсөн бие түлбэрх төмөн амтны хуулийг төгс ухаандаа санаасай. Уул мэт бие чинь нурж одвол улс орон Монголыг чинь хэн захирах юм? Толгуур мэт бие чинь тойвж одвол туг их сүлдий чинь хэн өргөх юм бэ? Төрсөн 4 хүүгээс чинь төр барих нь хэн бэ? Хан хөвүүд дүүнар харцуулан ард ба хатад бид бүхэнд хариу айлдах эсхийг хааны зарлиг мэдтгвэ гэж үчвэл Чингис хаан зарлиг болрон. Хатан хүн боловч Исүн хэлсэн үг зөвөөс зөв. Дүүнар хөвүүд боорч мухлаа та нарын аль нь ч энэ үгийг дуртахсангүй. Би өвгдийн хойноос одохгүй мэт өөрөө мартсан ажээ. Үхэл надаас тойрох мэт үнэхээр тэрнийг сансангүй гэд хөвүүдийн ах зүч мөн юу хэлэн чи хэлгэв. Зүчийг үг хэлхийн урд цагаадаа өгүүлрэн. Зүчийг үг хэлгээд зүчийг юунд томилох гэж байна? Энэ мэрэгдийн орхитост бид захирагдах гэж үү? Гэсэнд зүч босоод цагаадаа ингрээс шүүрэн барьж өгүүлрэн.
Хаан эцэг намайг гадуурхаж үзээгүй байхад чи намайг яагаад ялгаж байна? Чи надаас ямар эрдэм чадлаар илүү? Чи ганц догшин омгоороо илүү биз? Харуулцаа чамд гартвал эрхийгээ огтолж хайсгүй. Барилдаа чамд ялагдвал унсан газраас бүү боссугай. Хаан эцгийн зарлиг мэдтгүй гэв. Зүч цагаатаа хоёр ингэрээсээ барилцаад зүчийн гараас боорч татаж, цагаатайн гараас мухлаа татаж явхад Чингис хаан дуугүй сууж байв. Хөхөөчөөс зүүн итгэдэд байж өгүүлрөв. Цагаатаа чи юунд ярав? Хаан эцэг чинь хөвүүдийн дотроос чамд итгэж байсан билээ. Та нарыг төрхийн урд одтой тэнгэр орчиж, олон улс байлдаж, орондоо унтах завгүй олзлон булаалдаж байв. Хөрс дэлхий хөрвөж, хөвчин улс хямралдаж, хүнжилдөө унтах завгүй хөнөөлтөнд тэмцэж байв. Эргэлзэн бодох чөлөөгүй элбэлдэн зүтгэж яв. Ухран дутаах газаргүй урагшлан байлдаж яв. Амар жаргах аргагүй алалтанд тэмцэж яв. Хатан сайхан ихийнхээ халуун элхийг хүргэж, хайрт зүрхийг гомтгож, тос шиг санааг царцуулж, сүү шиг сэтгэлийг ээдүүлэх жалчаамуу үгийг цагаадаа чи хэллээ. Бүлээн элэг нэгтээ бүрт хатны хүүхэд биш үү? Халуун элэг нэгтээ хамт төрсөн хүүхэд биш үү? Зүрхний хайрт ихийн зүтгэсэн ачийг мартаж, зүүгийн үгээр гомтговол гимшивч нэгэнт хожигдно. Хэвлдээ тээсэн ихийн хитрхи ачийг мартаж, хидэр үгээр гомтговол хизээч баясгаж чадахгүй. Хаан богд эцэгч нь хамаг улсыг байгуулахдаа хар толгоогоо хайрлахгүй халуун цусаа гамнахгүй, хамхих нүдээ ирэмхгүй, гарын ханцууг дэрлэж, гадаад хормоогоо дэвсэж, шүлсний хөөсөр ундалж, шүдний махаар хооллож, магнайн хүслийг гоочтол, мацаж чармааж явхад, улсны хөлсийг урстал, улсаа хурааж явхад, хайрт хатан их чинь хамт зовж явжээ. Оюун төгөлдөр их чинь ойдолд дээлэн огшуулж, огтор хормоогоо шууж, хүүхдээ өсгөхийн тулд хүч чадлаа шавхаж, залгих хоолны шимтэйг заяасан хүүхдтэй өгч, уух ундны дээжийг урдаар та нарт өгч, өсөх хүрээ тижээж, өлсөж ядарч явлаа. Эгмээс чинь татаж эрийн зэрэгт хүргэсэн эрхэм ачийг санацгаа. Хүзүүнээс чинь татаж хүний зэрэг болгосон хүндэт ачийг бодцгоо. Бохрыг чинь арилгаж, боривыг чинь сунгаж, эрийн зэрэгт оруулж, эмээлийн дөрөөнд хүргээд инхрий хөвүүд та нарын эрхэм сайныг үзье гэж их чинь одоо бодож байна. Нар шиг гигийн ухаанд навч шиг дэлгэр сэтгэлд сайн хатан ихийнхээ санааг бүү гомдвол гэв. Тэндээс Чингис хаан өгүүлрэн зүчийг тэгж хэлж яаж болно? Хөвүүдийн минь ахмад зүч биш үү? Хожим тэгж бүү хэлдэхгүй гэж зарлиг болов. Энэ үгэнд цагаатаа мөшөлцөж өгүүлрэн зүчийн хүч эрдмийг басамжлахгүй. Амаар алсныг ачиж болдоггүй. Үгээр өхүүлснийг өвчөж болдоггүй. Аавын хөвүүдийн ахмад нь зүч бит хоёр үз. Хаан эцэгтэй хавсарч хүчээ өгье. Далдран зайлсан этгээдийг тас цавчиж шийтгэе. Салж саадсан этгээдийг салбартал цавчиж бай. Өгөөдөө өршөөлтөй тул өргөмжлөхөд болно. Хаан эцгийн дэргэд хам тойр байлгаж бараад их малгайг бариулан мэдүүлж болно гэв. Энэ үгүүд Чингис хаан өгүүлрэн зүч юу хэлхээ хэлэхтэн гэв. Зүч өгүүлрэн цагаатаа хэлсэн ёсоор цагаатаа бит хоёр хавсарч хүчээ өгье. Өгөөдөг өргөмжлөе гэв. Чингис хаан зарлиг болрон хавсарх нь юу? Их дэлхийн агуу бөгөөд ус мөрөн олон бий. Хариулсыг эзлүүлэн тус тус салгая. Өөр өөрийн нутгийг өргөтгөж яваарай. Харин зүч цагаатаа та хоёр хэлсэн үгэндээ хүрч ардын инээдэм амтны тоглоом болохгүй ив найртай яваарай. Эрт цагт алтан хучир хоёр энэ мэтэр үг барилцсан байтал хэлсэн үгэндээ хүрсэнгүй. Хідэн зан гаргаад юу болсныг та нар мэдэж байгаа биз? Одоо алтан хучир хоёрын харьяат нарыг та нарт хувааж өгнө. Тэднийг үзэж цээрдэл болгож явагтун гэд өгөөдөө юу хэлэхв хэлэгтэн гэв. Өгөөдөө өгүүлрэн хаан эцэг сойрхож үг хэлэхэд би юугаа хэлэхв? Чадахгүй гэж яаж хэлэхв? Чадахыг хичээе. Гагцхүү хойд үеийн хөвүүд ач нар минь өвсөн дороовч үхэр тоож идэхгүй. Өөхөнд хочовч нохоо тоож идэхгүй юм төрөөд хандгайг харваад огтныг онох болоо зай. Би үүнээс өөр юу хэлэхв гэв. Энэ үгийг сонсоод Чингис хаан зарлиг болрон өгөөдөө ийм үгийг хэлэх бол болжээ. Бас толуу юу хэлэхв? Хэлэхтэн гэв. Толуу өгүүлрэн би хаан эцгийн нэрлсэн ахын дэргэд байж марцныг сануулж унтсныг сэрүүлж урайлах дунд нь уухаа болж унах моринд нь ташуур болж холын аянд явалцаж ойрын дайнд оролцож туслая гэж хэлбэл Чингис хаан зөвшөөн зарлиг болров.
Хасрыг түүний үр хүүхдийн нэг нь залгамжил. Альчтайг түүний үр хүүхдийн нэг нь залгамжил. Одчигныг түүний үр хүүхдийн нэг нь залгамжил. Бэлгүүтэйг түүний үр хүүхдийн нэг нь залгамжил. Тэрчлэн намайг миний үр хүүхдийн нэг нь залгамжилж, миний зарилгийг өөрчлөхгүй, задлахгүй, осолдохгүй, алдахгүй баримталж явтугай. Өгөөдийн үр хүүхэд өвсөнд оровч үхэр тоож идэхгүй, өөхөнд хучивч нохоо тоож идэхгүй юм төрвөл миний ураг төрлийн дотор нэг хөвөн нь сайн төрөх үгүй юу гэж зарлиг болов. Чингис хаан баруун зүг байлдаанд мордоод Тангууд улсын бурханд илж өгүүлж хэлүүлсэн нь. Баруун гарч нь болъё гэж чи хэлсэн биш үү? Сартуул улсад алтан аргамжаа тастуулаад би хариу авахар мордов. Баруун гар болж морил гэж хэлгээвэл бурхныг үг хэлхийн урд ашаахан буу өгүүлрүү. Хүч хүрэхгүй бол хаан юунд болов гэд туслах зэрэг өгсөнгүй омогтой хүүг хэлж илчийг буцаажээ. Тэнд Чингис хаан өгүүлрүү. Ашаахан бууд яаж ингэж хэлэгдэх вүлээ? Урдаар тэдэнтэй очиж байлдвал цохилтой биш үү? Гэвч өөр хүнд зорж байгаа цагт бол энэ удаа болий. Мөнх тэнгэр твэгдэж алтан жолоогоо бат татаж ирвэл тэр цагт магад болтугай гэжээ. Туулай жилийн 1219 онд Чингис хаан хатнаас хулан хатныг авч дүүнраас одчгон ноёныг их ордондоо үлдээгээд арен даваагаар давж Сартуул улстай байлдахаар морилов. Зэвийг магнад илгээв. Зэвийн дараа гизэгт Сүбэдэг илгээв. Сүбэдийн гизэгт Тогоочрыг илгээв. Энэ гурвыг илгээхдээ тушаасан нь Султан хааны нутгийн гадуур явж цаана гараад биднийг очиход хамтарч нийлдэгвэ гэв. Зэв яваад хам мэлгийн балгасуудыг огт түүвэлгүй гадуур нь гарч одов. Түүний хойноос Сүбэдэг мөн ёсоор түүвэлгүй явж өнгөрөв. Түүний хойноос Тогоочор явхдаа хам мэлгийн хязгаарын хотуудыг дээрэмдэн тариачдыг олзолжээ. Хам мэлийг хотуудаа сүйтгүүлэв гэж дутаан хөдөлж Жалалдын султантай нийлж Чингис хааны эсрэг байлдав. Чингис хааны урд Шихий хотог манлайлан яв. Жалалдын султан хаан мэлэг хоёр Шихий хотогтой байлдаж Чингис хаанд хүртэл хөөн ирэхэд Зэв Сүбэдэ Тогоочор гурвал Жалалдын султан хаан мэлэг хоёрын хойноос нэхэн байлдаж тэднийг дарж хядаад Бухар, Семискяб, Отраар хотын алинд нь ч оруулалгүйгээр хөөж байлцаар шим мөрний хүрэгвэл Сартуулын цэрэг энд мөрөнд харин орж олонхон живж хөв. Жалалдын султан хаан мэлэг хоёр ам орогдохын тулд шим мөрнийг өгсөн дутав. Чингис хаан шим мөрний өөд явж бат хийсэнг дайран одож их горих гүн горихонд хүрч Браун хэрт буув. Жалалдын султан хаан мэлэг хоёрыг нэхүүлэхээр Жаларын балааг илгээв. Чингис хаан Зэв Сүбэдэг хоёрыг маш сайшааж өгүүлрэн. Зэв чиний нэр 6-даа билээ. Тайчуудаас сэрж Зэв нэртэй болов гэд Тогоочор хаан мэнлэгийн хязгаарын хотуудыг өөрийн дураар сүйтгэж хаан мэнлэгийг дайсан болгов. Цээрлэл болгож түүнийг алъя гэж хэлсэн боловч дараа алхаа байж маш буруу шан зэмлэж цэрэг захирах эрхийг хасав. Тэр Браун хэрээс Чингис хаан өөрөө буцаж зүч цагаатаа өгөөдөө 3 хөвөнө баруун гарын цэргийг захирч амуу мөрний гатлан Өргөнөөчи хотыг хүрэгтэн гэж явуулав. Толууг Ирүү Эсэбүр тэргүүтэн олон хотыг эзлүүлэхээр илгээв. Чингис хаан өөрөө Отраар хотод буув. Зүч цагаатаа өгөөдөө 3 хөвөн очоод гэдрэг лавлсан нь. Цэрэг бүрдэв. Өргөнөөчи хотыг хүрв. Бид эхнийхээ үгийг дагаж явахыг гэж өчөж илгээвэл Чингис хаан зарлиг болрон өгөөдөн үгээр явтугай гэж илгээв. Тэндээс Чингис хаан Отраар хотод буугаад бас хөдөлж Семискяб хотод буув. Семискяб хотоос хөдөлж Бухар хотод буув. Тэнд Чингис хаан Балаа ноёныг хүлээж алтан горхины нуруунд Султан хааны цусланд цусаж толойд илчилгээж хэлүүлсэн нь. Зуны халуун болов зэрэг амсхийч болов чи бидэнд ирж нийл гэж хэлгээв. Толуу Ирүү Эсэбүр хотыг аваад Систен хотыг эвдэж Чүгчээрийн хотыг эвдэж байхад илч хурч очив. Толуу Чүгчээрийн хотыг эвдээд буцаж ирээд Чингис хаанд нийлв. Зүч цагаатаа өгөөдөө 3 хөвөн Өргөнөөчи хотод орж гурвал олон хот ба иргэнийг хувааж аваад Чингис хаанд хувь гаргаж өгсөнгүй. 3 хөвөн буцаж ирвэл Чингис хаан зүч цагаатаа өгөөдөө 3 хөвөн дуурлаж 3 өдөр ис уулзав. Тэгэхэд боорч мухлаа Шихий хотог 3 өчрөн. Тэмцэн мэлзэж байсан Сартуул улсын султанг доройтуулж хот ба иргэнийг авлаа бид. Хуваагдаж автах Өргөнөөчи хот, хувааж авах өвүүд бид Чингис хааных билээ.
Тэнгэр газарт хүч нэмэгдэж сартуул иргэнийг ингэж доройтуулсанд олон бид цэрэг морчин бүгдээр баясч багтаж байна. Хаан юунд ингэж хэлэгнэв? Хөвүүд нэгэнт буруугаа мэдээд айж байна. Хойшид сургаал болтугай. Хөвүүдийн авир алгасангүй болов зай. Хаан сойрох бол хөвүүдийг уулзуулж болох уу гэж өчвөл Чингис хаан тайтгарч зүүч цагаадаа өгөөдөө 3 хөвүүнийг уулзуулж донгодож өвгдөө үгийг өв болгож хуучин үгийг хуйл болгож байсан газар нь тогтож ядтал магнай хөлсийг арчиж ядтал зэмлэж буруу шааж явахад хонхой хонтаахаар чормаган энэ 3 хорчин Чингис хаанд өчрөн. Гөрөөнд сая гарч байгаа залуу харцаг мэд хөвүүд сая дайнд явж өдийчнээ сурч байхад хөвүүдийн зөргийг шантруулан энэ мэтээр яаж донгодж болох вэ? Хөвүүд айж сэтгэл алгасангүй болов зай. Ургах нарнаас шингэх наранд хүртэл дайсан ирхэн олон байна. Бидний төвд нохтыг төрхирж явуулвал дайсан улсыг бид дарж тэнгэр газрын өмгөөр хүчээ нэмэгдүүлж алт мөнгө эд уурс ил бүхий юмыг чамд авчирч өгье. Аль улсад явуулах вэ гэвэл Багдад иргэний халиф султан гэж бийгэн. Түүнийг эзлэхээр бид аялан явъя гэж өчвөл энэ үгийг шүүмжлэн бодож Чингис хааны хилэн тайтгарч зөвшөөрөөд хонхой хонтаахаар Чормаган 3 хорчинг сойрхож адаргны хонхой долонгорын хотанхар хоёрыг миний дэргэд байтугай гэж нөгөө үдгээгийн Чормаганыг Багдад улсын халиф султанд аялуулав. Бас энэтхэг иргэн Багдад иргэн хоёрын завсарт байгаа 10 маруу Мадсарын улсын Авту хотыг эзлэхээр дөрвдийн дөрбөө догшинг аялуулав. Бас Сүбэдэ баатрыг умар зүгийн ханилын Хипчак, Бажигид, Орос, Мажар, Асу, Сасу, Черкес, Кишимэр, Болар буюу Болгар, Лала эдгээр 11 аймаг харь улсыг хүртэл ижил мөрнийг гэтлүүлэн Кивамен хэрмэн хотуудыг хүртэл аялуулав. Бас Сартуул улсыг эзэлж дуусаад Чингис хааны зарилгаар хотод дарга тавихад Өгөрнийчи хотоос Хоромшин овогтай Сартуул Ялаваач Масхууд гэдэг нэртэй эцэг хөвөн хоёр ирж хот газрын ёс заншлын тухай Чингис хаантай ярилцав. Тэд хот газрын заншил ёсыг сайн мэдэх тул хөвөн Хоромшин Масхуудыг Монгол дарга нарын хамт Бухар, Семискиаб, Өргөнийчи, Удаан, Хискар, Урян, Гусандарил тэргүүтэн хотыг захируулад эцэг Хоромшин Ялаваачийг авчирч Хятадын Бээжин хотыг захируулав. Ялаваач Масхууд нар хот суурин газрын журам ёсыг сайн мэдэх тул Хятад улсыг захирах Монгол дарга нарын дэргэд Сартуул хүмүүсийн зөвлөгч нараар томилов. Чингис хаан Сартуул улсад 7 жил яваад тэнд Жаларын Балаа ноёныг хүлээж авахад Балаа ноён шин мөрнийг гитэлж Жалалдын султан хаан Минлэг хоёрыг энэтхэг газар хүртэл нэхвэл Жалалдын султан хаан Минлэг хоёр нэгэнт залгсан тул энэтхэгийн хязгаарын иргэдийг олзолж тоноод олон тимээ ямааг авч буцаж иржээ. Тэндээс Чингис хаан буцах замдаа эрчис мөрөнд зүсэж 7 дугаар он буюу дахиад жилийн 1225 оны намар Туулголын хар шогойд их ордоод засаж буув.